Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Өвчин гэж юу вэ? Үргэлжлэл. Өвчин өнгөрсөн амьдралаас үүсдэг. Өвчин үүсэх шалтгааныг өнгөрсөн амьдралаасаа ирэх хэрэгтэйг та бүхэн миний авч байгаа олон жишээнээс анзаарсан баха. Учир нь хүний далд ухамсарт туулж өнгөрүүлсэн амьдралын тухай бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Хэдэн жилийн өмнө амьдралдаа тохиолдсон зүйлд сөргөөр хандсан таны хандлага өнөөдөр танд өвчин зовлонг авчирдаг юм шүү. Далд ухамсарт ямарваа нэг юмд маш амархан суралцах чадвар байдаг. Тэр чадварынхаа тусламжаар хүн ямар нэг зүйлд нэг удаагийн тохиолдлоор суралцдаг. Жишээ нь дотны хүний хайртай амьтнаа алдах, араараа тагуулах, хуурдагдах гэх мэт маш хүчтэй зовлонд унахад тэл чадвар идэвхжиж болох юм. Дараа нь далд ухамсар энэ программыг маш олон дахин эгээл киноны хальс эргүүлж байгаа юм шиг сануулдаг аж. Жишээ нь ямар нэг юмд өөрийгөө буруутгах болгонд таны амьдралыг бүхлээр нь өөрчилдөг байна. Гараа үргэлж угаах зуршилтай болсон 14 настай охиныг ээж нь над дээр авчирсан юм. Эмч нар түнд шизофрен гэсэн онош тавьж элдв эмчилгээ хийсээр удсан гинэ. Охин ховстолд маш амархан ордог нэгэн байсан бөгөөд далд ухамсартай харилцснаар доорх түүхийг мэдсэн юм. Түүнд хэдэн жилийн өмнө эцэг эхэн татвилгэлжээ. Өнөөх шувуу торгүй тул гэр дотор нь чөлөөтэй нисдэг байж. Нэг удаа охин түүнийг санамсаргүйгээр гიშгчгээд автал тэр нь үгсэн байсан бөгөөд охины гар цусанд будагдсан гин. Тэр үед охин ээждээ татыг цонхоор нисээд алга болсон гэж хэлээд модны дор оршуулжээ. Нэг талаас эцэг эхийнхээ өмнө өөрийгөө буруутаад тооцох. Үннийг хэлэх хүсэл нь охины энэ сонин үйлдэлийн шалтгаан бол далд ухамсар түүний гар дээрх цусыг арилгахын хажуугаар өөрийгөө буруутгах бодлыг нь арилгах гэж хичээдэг аж. Ингээд эмчилгээнээс хойш түүний тэр дадал зуршил засарсан юм а. Үүний хажуугаар би нэг сонин юм ажигласан. Охины ээж сандал дээр суунгуудаа хөлөө үргэлж савладаг байлаа. Эмчилгээ дуусснаас хойш харин болсон гэ. Магадгүй ямар нэг зүйлд өөрийгөө буруутгахаа болсон баха. Дараагийн жишээ.
17 настай хүү өөрийгөө эмэгтэй хүн сонирхохгүй эрэгтэй хүн лөө хараад байдгийнхаа учрыг эмчээ би гаж донтон болохыг хүсэхгүй байна. Би жирийн хүн баймаар байна гэж надад хэлсэн. Далд ухамсартай харилцтал өнөөх хүү 12 настайдаа ангийнхаа хүүгүнтэй цуг бэлгийн боожилт нэлээд сайтай охиныг жорлонгоос гач ирэхт нь барьж аван хөөх өгзгийг барьж үтсэн гинэлдэ. Гэтэл охин хүүгүний ээжд очиод өөрийн баргал хүчинсэн гэлчиж. Ээж нь түүнийг удаан хугацаанд зодох бүртээ ахиж эмэгтэй хүнтэй ингэж битгий харилц сонсож гэнэ үү хизээж битгий тэгж харилц гэж загнаж байж. Энэ түүх цагийн явцад мултагдсан боловч хүүгийн тархин цуусан далд ухамсар эмэгтэй хүнтэй ингэж харилцаж болохгүй. Харин нэгэнт хориглоогүй юм чинь эрэгтэй хүнтэй тэгж харилцаж болно гэж програмчлагдсан гэж. Хүүгүн энэхүү шалтгаанаа мэдмэгцээ засарсан билээ. Хэрвээ хүн ямар нэг сэтгэл хөдлөлөө ухамсарын төвшөнд өөрчлөх гэж чадахгүй байгаа бол далд ухамсарынхаа гүнээс шалтгааныг харах хэрэгтэй. Зарим үед энэхүү сэтгэл хөдлөл нь ухамсарыг алгасан гадаг шилэрдэг. Ийм тохиолдолд голомтыг нь олж устгах нь гол зорилго болно. 7 настай охины хамраас сар бүр тогтмол өдрүүдэд нусгоождаг болоод хагас жил болжээ. Далд ухамсартай харилцтал түүний гэрт хамт амьдарч байсан ахыг нь чичээнд дайн болж явах үед цэрэг татсан аж. Тэр ахта маш их хайртай байсан бөгөөд далд ухамсар нь ахыгаа өрөвдөх түүний төлөө айх түг шиг сэтгэл хөдлөлийн нус нулимс болон гадагшилдаг байсан нь тэрэжээ. Итгүүлэхийн хүч. Бид амьдралынхаа явцад маш олон бодолдоо итгэж явдаг байна. Урд олсон зарим нэг туршлага дээрээ суурлан мөн логик дүгнэлттэй түшиглэн бид бие даасан үнэмшилд хүрдэг. Үүнээс харахад бидний далд ухамсарын програм бусд хүмүүсийн тусламжтай мөн бидний итгэл үнэмшлэр шууд бий болдог. Заримдаа бидний эцэг их ямарваа нэг асуудлыг дахин давтсаар итгүүлдэг. Үүнд бид мэдээж хэрэг итгэдэг. Дараа нь найз нөхөд багш нар мөн нөлөөлөх нь бий. Энэ бүхнийг бид байнга тархиндаа давтан толгойдоо багтааж явдаг байна. Гэхдээ ямар нэг зүйлийг байн давтаж хэлснээр итгүүлдэггүй. Элдв мэдээллийг зөвхөн үг өгдөггүй юм. Хүүхдүүд ихэнхдээ эцэгийнхээ үйлдэлийг шууд хуулбарладаг. Жишээ нь сарын тэмдэг нь байнга өвдөж ирдэг ээжтэй охин мөн тийм эмгэгтэй болдог байна. Маш хүчтэй сэтгэл хөдлөлийн үед санаа бодол далд ухамсарт маш түргэн тогтоогддог байна. Болгоомжтой ярьж байна. Урд нь би хэрвээ салаа утгатай үгээр ярил далд ухамсар аль утгыг нь шууд хүлээн авч байдаг гэж хэлж байсан. Иймээс өдөр тутмын яриандаа хэрэгэлдэг үг хэллэгтээ анхааралтай хандаж байгаарай. Хэрвээ таны хэллэг дотор бие галзуурах нэ энэ хүүхдүүд толгоон өвчин боллоо. Харахаас өөр өвдмөр юм гэх мэтийн үг ордог бол ихээхэн бодолтой ярих хэрэгтэй. Өвчин үүсэхэд хүрдэг хоёр утгатай зарим нэг үйл үгийг дурдъя. Үүнийг харахаас бөөлжөж сутгаж байна. Үүнийг ёстой төвчиж чадахгүй. Үүнээс дург утаж байна. Харахаас өр өвдмөр. Нүдэнд минь бүү үзэгд. Чамайг харахыг ч хүсэхгүй байна. Сонсохыг ч хүсэхгүй байна. Энэ хүүхдүүд толгойн өвчин болж гүйцлээ. Зүрхэндээ ойрхон хүлээн авлаа. Зүрхэн дээр чулуу шиг суусан. Би ястай галзуурх нь хэцүү үе. Энэ бүр хоолойд минь тулж байна. Хоолой дээр хутга тавьсан. Бөөн шүдний өвчин. Аимшиг юм. Хэрвээ та энэ бүх үгийг хэрэгэлдэг бол энэ мөчөөс эхлэн өөрийнхөө хэл ярианд өөрчлөлт хийж үгсийн сангаасаа хасаарай. Өвчин үүсгэх үндсэн механизмууд. 1-р далд үндэслэл буюу өөрөөр хэлбэл далд ухамсар
өвчний тусламжтай ямар нэг эерэг үүрэг биелүүлдэг. 2 дугаарт сөнөөгч бодлын үйлчилгээ. Өвчин энэ нь бидний бодол үйлдэлийн гадаад илэрхийлэл. 3 дугаарт өнгөрсөн үеийн өвчлсөн туршлага. Үзэж өнгөрөөсөн сэтгэлийн гүн цочрол. 4 дугаарт итгүүлэхийн үр дүн. Өвчнийг итгүүлэх замаар бий болгох. 5 дугаарт салаа утгатай үг хэллэг хэрэглэх. За ингээд харахад 1-дүгээрт хүн өвчнийг өөрөө бий болгодгийн бол өвчин үүсэх шалтгааныг илрүүлснээр өөрийгөө эмчилж болно. 2 дугаарт өвчний шалтгаан гадна биш, бидний дотор байдаг. Энэ нь доорх зүйлүүд. Амьдралын зорилго, утга учир, зорилтоо ойлгоогүй байгаа бидний явдал. ертөнцийн хуулийг ойлгоогүй, эсвэл ойлгосон хэрнээ түүнийг биелүүлээгүй явдал. Ухамсар, далд ухамсарт хөнөөлтэй бодол, мэдрэмж, хөөрөл байгаа. 3 дугаарт өвчин гэдэг нь ертөнцийн нийцэл, тэнцвэрийг зөрчсөн тухай мэдээлэл юм а. Тэм учраас өөрийнхөө өвчөнд хүндэтгэлтэй хандаж түүнийг хүлээн аваарай. 4 дугаарт өвчин гэдэг бол бидний хөнөөлт бодол, үйлдэл, зорилгын маань гадаад илрэл юм. Энэ нь бидний сөнөөгч үйлдэл, бодлоос хамгаалах, далд ухамсарын хамгаалалт юм аа. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсаг шиг авгаа хүчийг бэлэрлсэн. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1